Орхон аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн сургаалт мэдээлэл стандартын салбар сангийн 2026 оны эхний хагас жилийн тайлан болон онцлог үйл явдлаас танилцуулъя. Мэдээлэл сурчлагын чиглэлээр 237 мэдээлэл бэлтгэн 8 төрлийн сувгаар дамжуулан түгэж 180 мянга гаруй иргэд үзэж 26 сэтгэгдэл 1500 лайк 130 шеэр хийсэн байна. Нээлттэй хаалганы өдрөлгийг аймгийн хэмжээнд нийт 15 удаа зохион байгуулж 1000 гаруй иргэдэд өрчүүлжиллээ. Сургалт мэдээллийн чиглэлээр төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 7068/2025 стандартын сургалтад 22 байгууллагын 502 төрлийн албаагчдыг хамрууллаа. Тус стандартаа уялдуулан төрийн 4 байгууллагын стандартаа шинжилэн боловсруулан батлаж, үүний дагуу гар олгон бүртгүүлжүүлсэн. Борлуулалтын чиглэлээр 1281 иргэн 43 аж ахуйн нэгж байгууллагад 82 ширхэг стандартын хангалт хийсэн. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаагаар 99.7% нэмэгдлээ. Тус хэлтсийн онцлог үйл явдлаас танилцуулбал шилдэг байгууллагаар шалгарлаа. Аймгийн засаг дарганд дэргэдэх захиргааны байгууллага Сумдын засаг даргын тамгын газрын 2025 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний ерөнхий дүнгээр хамгийн өндөр үнэлгээ авсан 5 байгууллагын нэгээр шалгарлаа. Биеийн тамир спортын газраас санаачлан хичээллий өрнүүлээ хивши аяны хүрээнд төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан ажлын байрны дасгалын уралдаанд эдв санаачлагтай оролцож 3 дугаар байр эзлэн өргөмжлөл мөнгөн шагналаар шагналлаа. Шадар сайд Номтой Баяр манай хэлтэст ажилласан. Стандартын салбарын эрх зүйн орчны шинжилгээний хүрээнд Орхон булган Төвсгөл аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн албан хаагчтай Шадар сайдын ажлын алба стандарт хэмжил зүйн газар санал солилцсон мэргэжлийн байр суурийг нь сонслоо. Орхон аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэс анхаарал хандуулсанд баярлалаа.